Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Эрзэн анх автанг дотооддоо үйлдвэрлэгч Enahis компани сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус компани хаягдал дугуйг дахин боловсруулж 14 нэр төрлийн Эрзэн анх автанг дотооддоо үйлдвэрлэж байна. Эднийг 2015 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтөд зээлд хамрагдахаар 3 удаа төслөө илгээжээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тэд 800 сая төгрөгийн санхүүжилт хүссэн ч бүтээгүй. 5 жилийн өмнөөс инновац гэж үг яригадаад байгаа юм чинь манайх 10 жилийн өмнө оруулаад ирсэн. Тэгээ өөрсдийнхөө хүчин чадлаар 6 жилийн өмнө цагт 300 буталдаг буюу хүчин чадлыг өндөрсгөөд одоо цагт 300 буталснараа яах вэ гэхээр Эрзэнтэй холбоотой ерөөсө бүхий л бүтээгдэхүүнийг Монголдо хийх хүчин чадалтай үйлдвэрийг нээх зорилготойгоор хөнгөлөлтөө зээлэнд хамрагдахыг хүссэн боловч одоо 3 жил дараалан бүтээгүй. Цагт 150 дугуй бутлах хүчин чадалтай тус үйлдвэр хэрэв зээлд хамрагдаж чадсан бол цагт 300 дугуй бутлах хүчин чадалтай болж өргөжих байжээ. Ингэж хүчин чадлаа нэмж чадвал Эрзэнээр хийж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой байсныг тус компани захирал хэлж байна. Анх үйлдвэр байгуулахад 16 байсан. Одоо бол нэг 4 үнэтэй болж байна. Одоо баг дийлэнхийн Солонгос руу алдаад дууссан шүү дээ. Одоо яг нэг хэлэхэд 800 сая. Монголд анхдагч болон шорлогны нүүрс үйлдвэрлэгч MCPT компани дотоодын зах зээлийн 60%-ийг эзэлж байгаа тус компанийн хувьд гадагшаа экспортлох зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гадны зах зээлд өрсөлдөхөд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 10 дахин нэмэгдүүлэх шаардлага тэдэнд тулгарсан. Ингээд 2016 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар төслөө удаа дараа өгсөн боловч ямар нэгэн тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүргэжээ. Бид нэр жижиг дунд үйлдвэрт бол хандсан. За манад ийм хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна. Бид нар ийм технологи хөрөмж оруулаад ирмээр байна. Энэ компанитай гэрээ ихэд бэлэн болцсон байна. Энэ компани худалдаа авалт нь ийм байна. Манай одоо бэлэн болсон бүтээгдэхүүн гадагшаа гарахад бэлэн байна гэж бүх тайлбараа тавьсан. Тэгээ ямар тайлбар тавиад ямар нөгөө материал бүрдүүлээ зээл авдаг нь одоо сүүлдээ бид нар ойлгох болчиход. Бүхэл материалыг бүрдүүлж гисэн. Манай үйлдвэр нь байвал байж гин, бүтээгдэхүүн нь гарч ийн дотоодын зах зээл дээр байв нь байна. Бүх газараа байж байгаа. Тэгээд ингэнгүүтээ яг зээл авах болохоор танахт болоогүй байна гэж биднэрт хамгийн гол нь ямар нэг хариу өгдөггүй л дээ. Ямар ч ихсэн хариу өгөхгүй. Хэрэв тухайн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хүссэн зээлээ авч чадсан бол 27 ажилтнтай тус үйлдвэр 80-аас 90 хүнийг ажлын байртаа болгож сард 25 тонн шорлогны нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр сард 200 тонн хүртэл үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжих байжээ. Тэд бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн ч авч чадаагүй үндэсний үйлдвэрлэгчдийн хоёрхан жишээ. Тэдний ард мянган яг ийм асуудалтай тулгарсан дотоодын үйлдвэрлэгчид байгаа юм а. Нийгмийн дундаж давхархыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн их усүрийг төвлөрүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан энэ хугацаанд хэнийг дэмжсэн бэ? Жижигүүдэд хүрдэггүй жижиг дундын зээлийн асуудал үргэлжилсээр.